За сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Mame Cable би Amiga миний дараагийн бичлэгээр та бүхэндээ уулзж байгаадаа маш их баяртай байна. За тэгээд завгүй өдрүүд үргэлжилсээр бичлэгүүдээр нэлээд хийхгүй хойш нь тавьсан байна. За тэгээд өнөөдрийн бичлэгээр та бүхэнд за өөр нэг unboxing бичлэгийг бол хүрэхээр бэлэн болгоод байна. За тэгээд ямар ч тач бичлэгээ эхэлцгээе. За тэр энэ удаагийн бичлэгээр болгоомод та бүхэнд за нэг зарим нэг сонирхолтой зүйлүүдийг бол шинэ шоуг харцгаая. За тэр эхний бүтээгдэхүүн эхний шоу болонготой за Yushin гэ брэнд гэдэг гэхдээ за Yushin брэндийн Huanlan гэ цувралын 5x5 буюу гэдэг энэ цувралын манай ойролцоо 2 дахь загварнуудаа шоу маань хөтлөн гарсан байна. За тэгээд энэ хүү шоуг за та бүхэн бас ахаа гэсэн бол доороос линкийг үлдээсэн байгаа. Тэгээс ямар ч тач шоугаа зарж үзцгээе. За тэгэхээр ямар ч тач шоуд юусын хамгийн дөрөнд эргүүлж үзэх шоу хөвлөдөг хүмүүс алхаг шинэ шоу задлаад эхний эргүүлэлт first turn гэсэн их сайхан байдаг. За тэгээд шоуг эргүүлж үзье. Мэдгүй шүү. За гэхдээ яг энэ Yushin брендийн шоунуудын тухайд гэх юм бол иргэд бол харьцангуйлын хөнгөн байдаг. Шоунууд нь пластик баг зэрэг арай өөр өгдөг. За яг Huanlan-гийн тухайд гэх юм бол яг бас баг зэрэг хуурай байна. Нэлийн хуурай. За магадгүй шоумноор нэлээх тос ихтэй байж магадгүй. За тэр нэлийн хуураас бас тохиргоонуудыг хийх хэрэгтэй. За ямар ч тач яг нэлээд хөнгөн. За тэгээд та бүхэн бас харж байгаа. За ерөнхий эргэлтийн одоо төстэй байдал гэх юм бол Yushin-ийн Little Magic гэж цуврал бас байдаг. За тэр цуврал яг Little Magic 5-тай бас юм төстэй. Бараг кейс 5 гэсэн үг хэлсэн юм. За соронцны хүчний тухайд гэх юм бол ер нь бол яг үндэ яг сайн мэддэхгүй байна л да. Сайн мэддэхгүй байна яг голын ер нь цахим үед л гоотой хасахын нарай бага зэрэг хүчтэй гол нарай сул юмсан гэж. Тэг яг энэ 5 хүн хэрэг сонсч байгаа энэ чимээ нөрөнд тийм бага зэрэг тийм хуурай орхисон. Тийм хуурай орхисон гэдэг. Магадгүй 100 ч юм 200 жилийн дараа энэ шооны мөн яг сайн мэддэг баг. За тэрнээс өмнө яг нэг байдлаар бол баг зэрэг хуурай. Гэтэ бол яг хадч яг төстэй байдал нэг бас Little Magic-ээс гадна Wall 5-та бас төстэй. За харин өнгөний Color Screen бол баг зэрэг яриа. Yushin брэндийн шоунуудын бол яг screen нэрэ гоё байдаг. Улбашаар өмнөх гоё тод байдаг. За харин цэнхэр бол гүн байдаг. Улаан бас баг гүн. Ирээдүйн нэлийн гүн гэдгийг оруулж өгсөн байдаг. За тэгэхээр энэ чинь бүтцийн тухайд гэх юм бол за энэ бүтцийг та бүхэн харуулсан марыг зүгээр хаа. За энэ дээр болонготой энэ чинь аюул олон гэдэг нэмэлт зураасд орсон. Энэ зураасууд нь яг ямар учиртай хэрэглэнгүүт anti pop гэдэг механизм байдаг. Энэ дээр болонготой давхар юм түжиж технологи бол орж өгсөн байна. За энэ яг юу гэсэн үг вэ гэхээр шоу болонготой pop боёо эвлэлтийн явц задрахаас бол аюул сэргийлдэг. Энэ ч бол нэмэлтээр бүр нэг үе илүү орсон байна. Тэгэхээр задрахгүй л гэсэн үг л дээ. Шоуныг одоо л аюул суул байгаа. Тэсэн мөртлөөд бол задрахгүй хөрж юм бол бас нэлээд их боломж болцоог тамхиж олгож байгаа юм шүү байна. За тэгээд за жижиг ирмүүдийг бол харахад бол бас мөн харж байгаа энэ жил 3 давхрын төвчөдний болсон. Нэмэлт төвч бол нэмэгдсэн байна. За тийм мэдээж энэ жил болонготой нөхнүүд бол нэмэгдсэн. Тэгээд шоу илүү хөнгөн болохыг зорьсон. Энэ голын төвчч нь өөр болонготой нэлээдгүй зузаан босно яг магадгүй шоу илүү бат бөх болоход бас туслалцаа үзүүлэх байх. За би энэ шоунуудын бүлийг энэ голын булангуудыг л харахын нэлийн ирмэцтэй болон болоор аягүй хамжихуул эсвэл нэг үт учраас. За та бүхэн харсан баг. За яг энэ булан дээр болонготой баг зэрэг өөр нэг сүүлийн төсөл нь илүү яг Wall 5 төстэй илүү том болсон байна. За харин яг энэ булангийн урлын бол нэмэлт хүчтэй болонготой хавтаа хэлбэрээр нэмэлтүүдийг бүүжин шиг гэдэл загвартай болсон байна. За энэ дээр болгон юм байл anti pop механизм аягүй сайн шигтгсэн байна. За бүгд голын тэрийг авч үзцгээе. За ер нь яг Wall 5 гэдэг механизм нэлээд шигтгэж өгсөн юм шиг байна. За ямар тач яг энэ шоу мөн өөр яг маш сайн эргүүлж үзчихэж яг за яг ямар хөө шоу гэдгийг та бүхэнд бол
та мэдэх боломжтой байдаг. Эхний дүгнэлтээр бол бас нэлээдгүй сайн шоу болсон байна гэж бол үзэж байна. Яг Valve 5-тай гэдэл нэлээд дүүцэх үйц хэмжээний. Гэхдээ за миний яг main буюу гарын шоу болох үе бол нэлээд хэдэн нөлөөлтийн дараа мэдэх мэднэ. За харин хайрцагтаа яг ямар зүйлс багтсан байгаа та бүхэнд бас нэг харуулъя. За шоу дөрөнд тавьчих. За тийм мэдээж яг Huanglong брэндэд бол бас 3-та Huanglong гэдэг Pyramix нь бас байд. Ингээд хатаа нь гарчлаа. За мэдээж Magnetic гэсэн тод тултай. За хайрцагт лонготой Запасаар Соронз ирсэн байна. Запас Соронз ирсэн байна. Запас Соронзын одоо бодвол юу хэлсэн мэдгүй жижигхэн бөөж шүү байна. За энийг би яванд мэдчихв. За тийм мэдээж Tiger статус шоу нь бол ийгээ заавар бол багтсан байна. За тэгээд юус ямар ч ихний шоу болоо танилцуулаа. За дараагийн шоу болонгуудаа за Moyo брендийн Meilong гэж цуурлаас гардаг. За Meilong цуурлын одоо хамгийн сүүлд гарсан цаг бол Meilong 12 Hz 12-тэй гэдэг бол авах шоуд бол маа дээр за наад дээр ирсэн байна. За TVS амтаж unboxing гэж үзцгээе. Вау. За тэгэхээр за Meilong 12 Hz 12 шоу миний гар дээр байна. Та бүхэн олон нүдийг хараач. Ямар нүсэр юм бэ? Гэтэ яг шоу Meilong шоунд давуу тал гэх юм бол хайцангуу хөнгөн байдаг, маш хөнгөн байна. 12 цагт шууд бол зүүрлэж үсэн хөнгөн. За эргэлтүүдийн тухай гэх юм бол ямар солиотой гэж байна. За тэгэхээр Meilong цувралын шоудлонготой яг том шоунууд дээр болгоодод ер нь бол шинжилгээ бол хийж гисэн байгаа. Юу гэхээр яг том шоунуудлонготой ер нь аль болох голын үе дээр маш хатуу байдаг юм голын үе дээр. Харин гээд Meilong шоудлонгот энэ дээр болонготоос сэргийлж байгаа механизм илүү өөрчлөснөөр голын үе яг дасах үе ямар ч ялгаа баг ялгаагүй болсон. Энэ болонготой том шоу үйлдвэрлэдэг энэ 10 шоус ногдөг хүмүүс бол мэдээж бас их том сайхан мэдээ болж байгаа. За тийм үний тухайд гэх юм бол мэдээж яг энэ Moyo брэнд өөр үний color scheme л бас зэрэг өөр байдаг. Тэнгэрийн арай жоохон нёма юм гэдэг нёногоо улаан цагаан цэнхэр бол биш хөвчлэн шаранхтай байдаг. Компани болон мэдээж өөрсдийн гэсэн яг өнгөний сонголттой гэдэг бол шоунд гаргадаг. За тэгээ энэ шоунууд өөрөөс мэдээж stickers гэдгээр бас их онцлог. За тэгээ даад бүхэн хэрэг харж байгаа бол дотоод бүтцэн л миний харж байгаа болготой цөм нь болгот өөрөө цөмтэй. За цөм нь болготой primary буюу сайжруулсан пластик PVC гэдэг хийгдсэн байна. За тэгээд шоуноор бол нэлээд амар тосрог байна. За тэгээд ямар тач яг энэ шоу за та бүхэн хэрэг сонирх юм бол манайд л үйл явдал ирээд авах боломжтой байгаа. За мөн ирээд бас ирүүлжтэй сонирх болно. За тийм Meilong 12-аас гарах тухайд юм бол үнэхээр яг дэлхийн шилдэг 12-аас гарахтай болсон байна. За өмнө нь бол шинэ шоу гэж байдаг байна. Шинэ юм байдаг гэсэн болоо тарцсангуу том, хий том. Тэрээс нь л гоо нэлээд үнэтэй байсан бол энд бол харьцангуй үнэд бол хэд бол багасч ирсэн байгаа. Дээрээс нэгүүлэлт амиг болно амар гарт ивтэй. Бос 12 хязгаар юу гэдэг шүү дээ. За тэгээд энэ шок төвшин ярих юм. Одоо манай Mi Pals shop юм болохоор яг нэрийн утгад бол заадаа баг 2 сарын өмнө баг бэлэн болсон. За нэг бол бичлэг ямар байдал харуулаагүй. За тэгэхээр за материалын тухайд гэх юм бол яг юм илүү тийм хүн даавуу бол яг биш яг юм зөөлөх одоо ямар ч юм дэ нэг тийм илгэндүү материалтай учраас гэдэг бол яг гарт твтих мэдрэмж өгнө. За тэгээ ганцдаа шок бас өөр зүйлүүдийг хийх боломжтой. За энэ нут noloнготойг манай хамгийн ихний загвар хот учраас яг итгэхий том бол биш яг дундаж жижиг хэмжээнд бид нар үйлдвэрсэн байгаа юм бас манай зооодны технологи бол харагдаж байна. За тэг өмнө нь бол улбан шоронг гэдэг бол манайхад бол даганч бүтэмжтэй бол ингэдэд гаргахаар төлөвлөж байгаа ойрын хугацаанд. За тэгээд яг хэмжээнх юм бол дээдл нь бол яг Megamix болон Tiger 5 шортыг бол орох боломжтой. Яг 3 тоо шоу яг энд бол яг бүрэн хангалттай багтаж орох үед бол хийцэн байгаа. За ингээд дотор талаа болонготой бас юм бизнес байг материалж байгаа шоуг ямар нэгэн байдлаар зурдахгүй гэдгээс бол хамаардаг. За та бүхэн бас энэхүү
уудыг авах гэсэн бол манай дэлгүүрээс зочлоод үзээрэй. За тэгэхээр энэ удаагийн unboxing бичлэг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр та бүхэн миний YouTube сувгийг subscribe хийж дэмжээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.